Өдрийн мэнд тэнгэр заяад монголчуудаа. Буурлын цагаан овонд нь будан манан суунгалн буцаад хоошоо харахад гэрийн бараа харагданаа. Баруун Монголын шилийн сайн арчууд энэ цугларч тангар өргөдөг байсан юм гинлээд их домогтой эрт цагаас тахилгатай цагаан цайвар өнгийн сүрлэг чулуун овоог сартуулын цагаан овоо буюу буурлын цагаан овоо гинэ. Энэ овоонд Завхан аймгийн Дөрвөлчин, Завхан мандал сумын буурал, таван тулгай мандал, олон булг багийн заагт байх 2000 гаруй метрийн өндөр сүрлэг их буурал аргалын харын нуудын тэхийн дунд байдаг. Овоон дээрээс харахад алтай хангай мөнх цас дөрвөлүүд хаа хол ойрын уул нурууд нарийн алхан дээр тавьсан юм шиг үзэгддэг. Тийм сайхан гайхамшигтай уулаамаа. Шилийн богдтой дүүцгэж ийм нэгэн тахилах сүрлэг сайхан овоо Завхан хангай нутгийг чимэглэн байдаг. Буурлын цагаан овооноос зүүн урагшаа харахад Завхан гол мэлтийн толжиг гой харагддаг. Энэ овооноос баруун урагшаа харахад Монгол улсын дархан цаасдаг газар хомын тал цэлээгээд үзэсгэлэнтэй сайхан харагддаг. Тэр хомын талд ховорцсон таг адуу нутагчдаг. Тийм сайхан үзэсгэлэнтэй гой газар байдаг. За ингээд буурлын цагаан овоо буюу сартуулын цагаан овооны талаар жоохон мэдлэгтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Дараа уулзалтаа баяртай.